Хай, хэлхийдээ дараатай энэ өнөөдөр хоо бичлэгээр таны бодож байгаа тэр нэгэн хүн таныг яг юу гэж бодож мэдэрч байгааг үзнэ. За уншлагын хамгийн их нь болохоор энергийн шалгалт буюу та тэр хүнийгээ юу гэж бодож байгаа боддсон бэ гэдгийг нь харж өгнө. За дараад нь болохоор таны бодож байгаа тэр хүн таныг яг юу гэж бодож мэдэртیں۔ Харилцаагаа яг юу гэж бодож мэдэртیں гэдгийг нь хараад хамгийн сүүлд нь энэ харилцаан дээр танд зохиоснуудаас нь зөвлөгөө харж өгөөд уншлах маань тус байгаа. Өнөөдрийн сонголтууд маань 3 сонголттой. Тэгээд харж байгаа хамгийн цэцэгцэн группыг сонгоорой. Хэрвээ хувийн уншлага авах гэсэн юм бол манай инстаграмаар холбогдоорой. За нэгдүгээр группыг сонгосон хүмүүс маань уншлагатай тавтай морил таны сонгосон үзэр болохоор 10 саваа гэд ийм үзэр байгаа. За таны сонгосон үзрээс харахад ерөнхийдөө бол та хамт амьдарч ирсэн байх магадлал өнцтэй хүмүүс юм шиг байгаа харагдаад байгаа хгүй. Тэгээд ерөнхийдөө бол та ингээд харилцаагаа болоод та тэднийд амьдарч байгаа та ингээд юм аваад ачаагаа баглаад ингээд явсан ч юм уу. Эсвэл та ингээд харилцаан дээр хитрхи ингээд ачааг үрээд тэр хүнтэй ингээд асуудалд оронгууд тэр хүн чинь таныг буруутгал тий чи ингээд болохгүй байсан болохоор тэгсэн бицтэй ингэсэн бицтэй гэд эсвэл та хичээгээд хичээл сэтгэл гараад нөгөө хүн чинь бүр ингээд тий баг ингээд хэрвээ нөгөө таны бодож байгаа хүн эрэгтэй хүн бол ямар ч юм эрэгтэй хүнийхээ зан чанарыг гарахгүй та баг ингээд эрэгтэй юм шиг санаачлаг гаргаал уулзаа тгий ингээ гэдэг байсан байх магадaltaй харагдаж байна. За эндээс харахад болохоор харилцаа холбоогүй болоод нэлийн хуудсан байгаа хүмүүс юм шиг харагдаж байна. За та тэр хүний яг юу гэж бодож мэдэрч байна вэ гэж харахад болохоор ерөнхийдөө бол танд ямар эргэлзээг төрүүлдэг байсан хүн гэж харагдаж байна. Нэг бол ингээл танд ингээд харилцаатай байж хата нэг бол танд ингээл ямар хичээгээл хичээл сэтгэл гаргаал энэ харилцааг хоёлоо болгоно бүтээн урагшлуулна гэл тэгснээ нэг хэсэг байж ангуутлал тий болохгүй юм шиг бүтэхгүй юм шиг хичээхээ бэлэл үйл гаргахаа бэлэл харилцаанд хүн дээрэл хамт байж хата утсаа оролтол санзан гаргаад тэрийг нь та бодохдоо ер нь за энэ хүн надаас салсан ч энэ хүнд ингээд зөндөө олон боломж байгаа дөө ус салаад явсан ч ингээд намайг ингээд алдсандаа баг харамсахгүй дээ гэж энэ хүнийгээ боддог байсан байж магадгүй. Тэгээд яалч арахгүй энэ хүн тань дээр ер нь бол жоохон хичээл сэтгэл гаргаагүй. Ер нь сэтгэл гаргаагүй. Чин сэтгэлээсээ ярилцаагүй гэж таавал тэр хүнийгээ боддог юм байна. Тэгээд тэрнээс болоод та айгүй их ингээд ганцаарцсан бүр ганцаараа ингээд байгаль гараал ганцаараа гуниглал ганцаараа ингээд гол усан дээр очиж ч юм уу те. Эсвэл ингээд амтэн шувуу хооллоод тэгжсэн байх магадaltaй аргач. Уг нь та энэ хүнээ бодохдоо ер нь бол ингээд те та ер нэлийн олон жил болцсон байх магадaltaй байж магадгүй ингээд бүр хүүхэд байхаас эсвэл өсвөр наснаасаа ч юм уу те нэлийн залуухан байхдаа ингээд танилцаад ер нь бол нэлийн хөгшөртлөө ер нь бол энэ хүнтэй хамт амьдрна гэж боддог байсан. Энэ хүнтэй ингээд амьдралаа холбоод би хүүхдэл насаараа энэ хүнтэй хамт амьдрна гэж боддог байсан боловч таны ингээд тэр бодлол ингээд халааруулсан. Тэрнээс л та ер нь айгүй ганцаарцсан, сэтгэлийн хүлээсэнд орсон, хоосон мэдрэмжийг авсан гэж харагдаж байна. Гэхдээ сүүлийн үед энэ нь ингээд баг багаар итгэрж байгаа харагдаж байна л та өөрөөсөө ингээд өөрийнхөө доторх гэрлийг олж хараад би ингээд тий өөрийгөө амар амгалан байлгаад би одоо л ер нь бол итгэрч эхэлж байгаа юм байна гэдгийг та ерөөхдөө бол сүүлийн үед мэдэрч эхэлж байгаа гэж харагдаж байна. За тэр хүн таныг яг юу гэж бодож мэдэрч байна вэ гэхээр ер нь бол танд ингээд та ер нь бол сошиал орчинд бинийг ер нь бол блок хийсэн байгаа хүмүүс гэж харагдаж байна л да. Хэрвээ тийм биш байх боломжтой. Тэгээд ямар ч хэсэг ер нь бол харилцаа холбоо байхгүй байгаа. Тэрэндээ бол ер нь бол энэ хүн жоохон харамсаад байгаа байхгүй юу? Танд ингээд хэлэх юм нэлээд ихтэй байгаа. Өөрийгөө илэрхийлмээр байгаа. Ингээ харилцаа холбоотой байхдаа танд ингээд айгүйх дуулж өгдөг байсан байж магадгүй энэ хүн тэр хүн ингээд айгүй гоё дуулдаг эсвэл урлагийн хүн тайзан дээр гардаг тийм хүн байх магадaltaй харагдаж байна. Та ч гэсэн ер нь бол бас дуулдаг урлагийн та хоёулаа урлагийн хүн байх бас магадaltaй эсвэл урлагийн хүн биш юм а гэхэд ер нь бол урлагийн гоё тарган мэдрэмжтэй гоё дуулдаг гоё халаатай тийм хүмүүс байхаар харагдаж байна. За тэгэнгүүтлээ энэ танд айгүй их ингээд илэрхийлэх юм байгаа. Тэгэнгүүтлээ таныг болохоор айгүй тийм ээжгээ хүн гэж хардаг. Та ингээд эмэгтэй тал нөх юм бол таныг ингээд ээжгээ хүн гэж хардаг байгаа байхгүй яг ингээд ээж хүн хүүхдээ яг яаж хайрладаг вэ? Яг тэр бүхий л хайраар өөрийг нь хайрлсан. Үнэхээр ингээд үзэсгэлэнтэй.
Тэгээд таныг ер нь бол ингэж тараад энтер сонсдог энерги энтрийг ер нь бол сонирхтгийг тэр хүн мэддэг байх магадлал өндөртэй харагдаж байна. Тэгээд тэрний тэр талд ингээд айгүй хайртай гэж харагдаж байна. Тэгээд ер нь бол одоо тэр хүн надад дахиж шинэ боломж олохгүй бах туу. Ер нь бол бараг л хутлаасан байх та. Би тэр хүнийг тэгж амар хэцүү нөхцөлд үлдээж нэг тийм сонин гинжлэгдсэн, дүүжлэгдсэн хэцүү мэдрэмжтэй үлдээчээд би одоо яг яаж ямар нүрээр эргэж очих вэ гэж ер нь тэр хүн айгүй харамсаа бодоод байгаа харагдаж байна л да. Тэгээд таныг болохоор айгүй тийм хүчрхэг эмэгтэй гэж хардаг харагдаж байна. Та хоёрын аль нэг нь за эмэгтэй тал нь болохоор эмэгтэй тал нь ер нь бол тийм олон улсын харилцаа, дипломат харилцаа энэ тиймэрхүү олон улсын харилцаатай тал дээр олон улсын харилцаа талтай тийм ажил хийдэг байх магадaltaй харж байна. Скол эмэгтэй тал нь ингээд гадаадд амьдардаг ч юм уу та хоёрын аль нэг нь гадаадд амьдардаг тийм хүмүүс бас байхаар харагдаж байна. Тэгээд та энэ айгүйх тийм хоол өнтер хийж өгдөг байсан байж магадгүй. Тэрийг ер нь бол айгүй бодож дурсаж байгаа харагдаж байна. Тэр манчтай үнэхээр амттай болдог байсан даа гэж боддог ч юм уу тий. Тэгээд таныг болохоор үнэхээр хүчрхэг амжилттай тэр хүний хажууд би байхгүйсэн ч тэр хүн бүх зүйлээ окей болгоод аваад явж чадна. Би байхгүйсэн ч тэр хүн зүгээр л амьдралаа тий. Яг л би байгаа юм шигээр ингээд бүр хангалттай хэмжээнд хүчрхгээр аваад явах тийм эмэгтэй хүчрхэг эмэгтэй өөрийн дотоод хүч чадал нь үнэхээр сайн эмэгтэй гэж хардаг байгаа харагдаж байна. Тэгээд ерөнхийдөө бол за хэрвээ боломж олоод эргээд оцсон ч гэсэндээ тэр эмэгтэй ер нь бол дотроо намайг ингээд хүлээж авахыг хүсэж байгаа ч гэсэндээ ингээд намайг хүлээж авахгүй дүр эсгэх байх та. Ер нь бол би бол өөрийг нь тийм хэцүү байдалд үлдээгээд явсан юм чинь энэ хүн намайг хүлээж авахгүй байх та гэсэн байдалтай тэр хүн бол таныг бодож байна. За тэр хүн энэ харилцаагаа юу гэж бодож байна вэ гэд бас хүзрнүүд авсан байгаа. За тэгэхэд болохоор ер нь бол нүуний bright right дээр танилцуулахын хүзэр байдаг тэр нь гарч ирсэн. За тэгэхээр яалч аргагүй ер нь бол харилцаагаа шинээр эхлүүлэхийг дахин хоёр анх ямар харилцаатай байсан, яаж бие бинийгээ мэдэрч, яаж бие биендээ татагддаг байсан тэр болгоныгоо ер нь бол мэдрэхийг хүсэж байна. Тэгээд би л энэ харилцаан дээр ер нь бол ингээд хангалттай хичээсэн болвол би эр хүн шиг эр хүн байсан болвол би санаачлахтай байсан бол би энэ хүнд ингээд хангалттай халамж хэрэг өгсөн болвол битэрийн харилцаа ер нь бол ийм хэцүү байдалд орохгүй байх байсан гэж бодоод байгаа харагдаж байна харилцаагаа. Тэгээд ер нь бол өнгөрснийг маш их тунгааж бодоод таны зүгээс таны оронд өөрийгөө тавьж үзээд тэгээд энэ хүн айгүйх өөр өнцгөөс бас харж байгаа чинь өмнө нь бол тэгдгээс харж байгаа хгүй зөвхөн ингээл өөрийгөө бодвол миний өнцгөөс л угаасаа л юм байгаа гэдэг өөрийнхөө бодлыг ингээл өөртөө бат итгэцэн. Тэгээд энэ харилцааг ингээд дуусны дараа одоо яг тэгж бодоод байгаа байхгүй юу? Ингээд харилцаагаа арай өөрөөр хараад бид ингээд харилцаагаа шинээр эхлүүлвэл гоё доо гэж мөрөөдөөд бодоод байгаа харагдаж байна. Тэгээд та хоёрын хэрвээ би энэ хүнтэй ингээд очих юм бол эсрэгээрээ болоод би ингээд их сэтгэл гаргаад ачаа тэр хүн надад сэтгэл гарахгүй байх вэ битэрийн хооронд ингээд хэцүү ялгаанууд гараад байх вэ та ингээд айгүй хүчрэх мөнгө санхүүгийн боломж бололцоо сайтай учраас би ингээд тэр хүний хажууд ингээд сул дорой байх вэ би тэр хүнээс ингээд мяа харагдах вэ битэр энэ тун ингээд хөрөнгө мөнгө үзэл бодол тиймэрхүү зүйлсийн албан тушаалын таяр бас албан тушаал юм уу эсвэл насны зөрүүтэй хүмүүс бас байх магадaltaй харагдаж байна. Зөрүүтэй тэгээд энэ зөрүү буцаад утсан ч гэсэн ингээд энэ зөрүү гараад авах вэ гэж энэ хүн бол харилцаагаа ингэж харж байна. За нэгдүгээр группийнх нь маань тэр хүн таныг ингээд нөгөө харилцаа нэрээ юу гэж бодож байна гэдэг нэг яагаад гэсэн шүү дээ. Танилуу ингээд эргэж холбогдохыг хүсээд тэр тантай ингээд харилцаа шинээр эхлүүлвэл яах вэ хүү гэд бодоод байгаа гэсэн чинь тэгээд ер нь бол тэр хүн танилуу холбоо барих уу гэж асууж өгөхөөр шийдсэн байгаа. За тэгэж асуугаад болохоор ер нь бол үгүй байх магадaltaй гэж гарч ирлээ. Яагаад гэхээр тэр хүн өөртөө итгэхгүй байгаа. Эргэж утсан ч тэнийг хүлээж авна гэж бодохгүй байгаа. Тэнгүүтээ тэр хүн бол үнэхээр холчгор хүн байна. Ингээд амнаас үрийг ингээд хийдгүү бодхоос өөр ингээд чаддгүй ингээд үнэхээр тийм холчгор зангаасаа болоод танилуу ер нь бол холбогдохгүй байх магадлал өндөр харагдаж байна. За энэ харилцааны яг та яавал зүгээр вэ гэж асуухад болохоор сохиолнууд нь ийм зөвлөгөө өгч мэдтэрхий ингээд өнгөрсөндөө очиод гаццсан өнгөрснийхөө мэдрэмжийг мэдрээд ер нь бол ирээдүгөө ингээд арай өөрөөр харахгүй байна
одоо байгаа мэдрэмжээ ингээд чин сэтгэлээсээ хүлээн зөвшөөрөхгүй өнгөрснийхөө мэдрэмжинд хит гацаад байна. Тэрийг ингээд арай өөрөөр харж эхлээд энэ тэр мэдрэмжээсээ гарах хэрэгтэй. Тэгэхгүй бол нэг хитрхи удаан ингээд тэр байдалтай байгаад байвал таны амьдралыг ингээд циклээс гарахгүй. Тийм учраас эмэгтэй найз нөхдөйгөө уулзах энэ зүрийн тийм ивент энтерт явах, өөрийн шинэ хүрээлэлтэй болох ээж энтертайгаа ээжтэйгээ эхчтэйгээ ярилцах өөрийнхөө дотоодыг ингэж чөлөөлж өөрийнхөө дуртай юм их хийх хэрэгтэй нэ. Та ингээд айгүйх тийм бүжиглэх дуртай ч юм уу тийм хүн байх магадaltaй бас харагдчихээн. Тэр болгоныг хийх хэрэгтэй Тэнгүүлээ та сүүлийн үед айгүйх гадаад явъя гэж бодожсэн байж магадгүй харагдаад байна л да. Тэгж бодож байгаа болвол гадаад яваа гадаад улсыг зориод үзье. Өөрөө шинээр нэгээд тэгэхгүй ингээд яг сэтгэлийнхаа мухарт нэг хэцүү мэдрэмжээр өөрийгөө очиад төгсчээд байна. Энэ байдлаасаа яаж хийж чагаад өөрийгөө гаргаад өөрийнхөө хүссэн зүйлийг хий. Мэдрэмжэндээ итгэхэд өөрийнхөө зөв гэсэн зүйлсийг хийгээрэй. Тэгээд гадаад явмаар байгаа бол тэр зүйлсийг оролдоод үзээрэй. Гадаад яваарэ гэсэн зөвлөгөөг сөхөөснүүд нь өгч байна. За ингээд нэгдүгээр өөр би сонгосон хүмүүсийн маань уншлага энэ түрээд өндөрлөж байна. Уншлаганд харсан бах таалагдсан байх гэж найдаж байна. Лайк болон subscribe дараарай. Тэгээд хувийн уншлага авахыг хүсэх юм бол манай инстаграмаар холбогдорой. Баярлалаа. Баяртай. За 2 дугаар би сонгосон хүмүүс маань уншлагатай дутамаар бол таны сонгосон үзэр болохоор 8-5 гэдэг ийм үзэр байна. За та тэр хүнийг яг юу гэж бодож мэдэрч байна вэ гэж асуухад ер нь бол та гэр бүл байсан, үр хүүхэдтэй байсан тийм хүмүүс юм шиг харагдаж байна. Гэхдээ та бол одоо ер нь бол харилцаа нэлийн адармаатай ч юм уу эсвэл холбоогүй болсон байгаа тийм хүмүүс байх өндөр магадaltaй харагдаж байна. За тэгээд ер нь бол эрэгтэйгийн талаас аваад үзэх юм бол эрэгтэйгийн хувьд болохоор ер нь бол энэ харилцаа өөрчлөгдөг ер нь нэлээд удсан байгаа. Ер нь бол энэ харилцаан дээр үнэхээр ядарсан гэж харагдаж байна. Та ч гэсэн тэрийг ер нь бол гадарладаг. За манай хүн нэлээд ядарч штэ. Энэ хүн ингээд ер нь бол энэ харилцаанаас баг ингээд гарч явахад баг бэлэн болцсон юм шүү дээ гэж та тэр хүнийг боддог байгаа харагдаж байна. Тэнгүүтлээ та болохоор за би энэ хүн ер нь бол нэлээд жоохон хатуу хатцсан да. Ширүүн өгнүүдийг хилцэн дээ ингэж бодоод байгаа харагдаж байна. Энэ уншлагыг хвшлийн эмэгтэй хүмүүс сонсч иж багадгүй ер нь бол өндөр магадaltaй харагдаж байна. Тэгээд та эмэгтэй тал нь бол эрэгтэйдээ нэлээд хатуу өгнүүдийг хэлсэн. Би бол энэ хүнийг үнэхээр гомдохоор хатуу өгнүүдийг хэлсэн. Тийм учраас ер нь бол энэ хүн ингээд надаас явсан энэ харилцаанаар ингээд ядарсан. Уг нь бол бид ингээд болгоё бүтээ гэж хоёлаа ингээд хоёр талаас агчилсан боловч ингээд болоогүй. Та ингээд айгүй хэрдэг байсан байж магадгүй. Та голдоо бас тэжээр өмдөндөө байсан байж магадгүй. Тэгээд хоёлаа ингээд өөхөх хүртлээ ингээд хамт амьдрнаа гэж ярьдаг байсан байх магадaltaй харагдаж байна. За энэ 2 дугаар группийг сонгосон хүмүүс маань 1-р групп бас давхар татаад байсан байж магадгүй. Тэгвэл 1-р группийг бас сонсоод үзээрэй. Тэгээд ер нь бол та энэ хүнтэй ингэж харилцаа холбоогүй болсноос болоод эсвэл харилцаач нэг мадармаатай болсноос болоод та ер нь бол ингэж тараа тентэр сонсдог болсон байх магадaltaй харагдаж байна. Та ер нь бол айгүйх тэгж бясалгал энтер хийдэг. Бурханаас сахиус гэж юу байдгийг гэдгийг судалдаг ч юм уу тийм хүн байх магадaltaй харагдаж байна. Тэгээд ер нь бол нэлийн тийм бие даасан ажил хэрэгч та бол тийм хүн байгаад харагдаж байна. Тэгээд ялч харахгүй энэ хүн таныг ингээд ийм сүнслэг зам руу энерги энтер гэсэн ийм зам руу таныг хөтлсөн байгаад харагдаж байна. Таны одоогийн байгаа байдал гэх юм бол ер нь жоохон ер нь нэлийн эрхчлөлөг мэдэрсэн, өөрийнхөө эрхчлөлөө хөөсөн тийм байгаа гэж харагдаж байна. За тэгээд энергийн шалгалтанд танд таарсан бол та үргэлжлүүлээд уншлагаа хүлээж аваарай. За 2 дугаар группийг сонгосон хүмүүсийн маань тэр бодож байгаа хүн нь таныг яг юу гэж бодож мэдэрч байна вэ гэхлээр ер нь бол таныг нэлийн эмгтээлэг, дэгжин өөртөө ихтэй үзэсгэлэнтэй эмгтэй гэж боддог байгаа харагдаж байна. За тэгээд өмнө хэлсэн шүү дээ ялж харахгүй та тэр хүнээс салаад ер нь бол сүнслэг зам руу орсон сонирхдаг болсон гэж хэлсэн шүү дээ. Тэрийг яг ингээд баталж гарч ирээд хай престэй сүдэр маань ингээд доош гарч ирсэн байгаа хгүй. Тэгэхээр тэр хүн ингэж бодож байгаа. Би энэ хүн надтай уулзсныхаа дараа л тэр замнал руу орсон шүү дээ. Өөрийг нь айгүй гоё байлгадаг. Та өөрөө энэ сүнслэг замналд хараа энтерт ер нь бол нэлийн дуртай хүн гэж харагдаж байна. Тэгээд тэгэнгүүт тэр хүн таныг
ер нь бол тарайн төр үздгийг мэддэг. Тэр хүмтэй баруун надаас салсныхаа дараа л тэгээ баруун ингээд өөрийнхөө бараг зөв зам руу орсон штэ гэдэг тиймэрхүү хандлага гарах гэдэг байхгүй юу. За тэгэнгүүтлээ өөрийгөө айгүй их тийм юу өөртөө амар тийм бардам итгэлтэй хүн байгаа даа л таны бодож байгаа хүн. Би угаасаа л энэ ярилцаан дээр тэгэл хангалттай хичээсэн штэ. Би баруул ингээл те. Би бараг ингэж хичээсээр байгаа л ядарсан. Би энэ харилцаа үнэхээр тэмцвэртэй авч явахгүй айгүй хичээсэн. Таны ч гэсэн нөгөө талаасаа тэр хүн битээр ингээ аль нь л хичээсэн. Гэхдээ болоогүй. Гэхдээ би бол энэ харилцаанаас ингээд ядарсан. Тэгээ би энэ харилцаанаас ер нь бол ингээ гарч явахаар шийдсэн гэдэг нэг тийм жоохон бардамдуу маягийн бодол энэ хүнд бас байгаа тань. Гэхдээ бол энэ хүн нөгөө талаараа яг ингээд яг чин сэтгэлтэй болвол за тийм ээ тийм би угаасаа ер нь бол болоогүй. Би бол энэ хүн сэтгэл гаргаагүй гэдгийг мэдрээд байгаа. Гэхдээ наанаа бол ингээл те би хангалттай хичээсэн штэ гэж танд бас хэлсэн ч яж магадгүй. Би хангалттай өөр хичээлээ би өөр яг яах юм гэдэг ч юм уу тиймэрхүү өгнүүдийг бас хэлсэн байх магадaltaй харагдчихна. Наанаа хэд болохоор ер нь бол айгүй нэлийн бартан байгаа хэрнээ цаанаа яг гүндээ мэдчих юм бол тийм ээ тийм би угаасаа болоогүй. Би угаасаа хичээгээгүй тийг өөрөө хүлээн зөвшөөрч өөрөө мэдчихнэ. Тэгэд энэ хүний хувьд болохоор та яг ингээд та үйл өөрийн харилцаа кармикаар учирсан хүмүүс гэж энэ хүн бол боддөг юм байна. Гэтэ бол таны ингээд харангуйтай таны ингээд та хүүхдтэй байж магадгүй шүү дээ. Хэрвээ хүүхдтэй хүмүүс байх юм бол ингээл тэг хүүхдтэй басна айгүйх баярлалтай тантай хүүхдтэй басна айгүйх баярлалтай. Тэгэл хүүхдээ хараал баярлал бүр ингээд үнээр дотор нь ингээд нар кисэн юм шиг болдог. А хэрвээ хүүхдгүй хүмүүс байх юм бол таныг яг жоохон хүчиг гэж хардаг. Жоохон хүчтэй тэр таны зан энэ хүний ингээд хайрыг хүргэдэг тийм байсан байх магадaltaй тийм байхаар харагдаж байна. За тэгээд энэ хүн харилцаагаа яг юу гэж бодож байна вэ гэхээр ер нь бол энэ харилцаа ер нь бол тийм ер нь бол салах нь хоёр тишээ болох нь ер нь айгүй зөв зүйтэй зүйл байсан гэж харагдаж байна л та тий. Би бол хичээсэн. Би бол энэ харилцаанаар хичээсэн гэдгийг амар өөртөө ихтэйгээр энэ хүн хэлээд байгаа байхгүй юу. Тэгээ таныг ингэ бодонгууд энэ харилцаагаа бодонгууд өөрөө ингэ дотоод зөрчилдөд байгаа байхгүй юу. Нөө түрүүний хэлсэн шүү дээ таныг юу гэж бодож байна гэдэг дээр наана болохоор ингээл би хичээсэн би болох гэж бүтээх гэж байгаа хэрнээ цаанаа би тийм би болоогүй гэдэг нэг юм хоёр тал өөрийнх нь дотор ингээ хоёр тал байгаад зөрчилдөд байгаа харагдаж байгаа байхгүй. Тэнгүүтлээ таныг болохоор ер нь бол үнээр ингээд хүчрэхэг үзэсгэлэнтэй эмгтэй гэж харагдаад байна. Яг ингээд нэг энэ ярилцаагаа юу гэж боддیں۔ Таныг юу гэж бодож ин гэдэг дээр ингээд холилдож мессеж нь холилдож ингэж гарч ирээд байгаа байхгүй юу. Тэгээд ер нь бол энэ хэцүү мэдрэмжтэй таныг бодохоор ингээд хэцүү байгаагаасаа одоо ер нь энэ хүн гарч явахыг хүсэж байна. Энэ хэцүү мэдрэмж нь энэ хүний хувьд нэлээд удаан үргэлжилсэн гэж харагдаж байна. Тэгээд энэ харилцаанаас гарч яваад өөрийнхөө эргүүлээ татаад хүч чадлыг олж авахыг тэгж хүсэж байна. Хорон ертөнцийг арай өөрөөр харахад хорон ертөнцийг ингээд таньгүйгээр таны хамт удаан байсан бол энэ хүнгүүгээр би яг яаж амьдрах юм, энэ хүнгүүгээр миний амьдрал ямар байх юм гэдгийг ер нь бол айгүй төсөөлж бодож байгаа. Ирээдүйдээ ер нь бол алхам хийгээд айгүй удаан бодсон. Гэхдээ ер нь бол энэ дотоод зөрчилдөөн нь таныг ботхоор зөрчилдөд байдаг. Энэ асуудлуудаас ер нь бол энэ хүн гарч чадахгүй, салж чадахгүй удаа үргэлжлээд байгаа харагдаж байна. Гэхдээ энийг шийдэхин тулд ингээд өөртөө айгүй хатуу хандж байгаа. Тийм байдалтай харагдаж байна. За тэгээд танд яг энэ харилцаан дээр зөвлөгөө харсан сахиуснуудаас нь тэгэхээр сахиуснууд нь яг юу гэж хэлж байна вэ гэхээр таныг ажил карьер дээрээ анхаараарай гэж зөвлөгөө гарч иж байгаа хгүй. Тэгэхээр та энэ хүнтэй хамт байхдаа ингээд бүр ингээд хамгийн юм хайцсан байж магадгүй. Энэ хүн л ингээд надад байх юм бол ингээд бараг бүх юм болно гэдэг байдлаар хандаад ажил хөдлөж жоохон цалгартуулаад хайцсан байх магадaltaй харагдаад байна. Тийм учраас энэ бол эргэцүүлж үзээд одоо ер нь бол энэ хэцүү нөхцөл байдлаасаа хэдий ингээд хэцүү та ч гэсэн ер нь бол айгүй гаднаа ингээд зүгээр байгаа юм шиг харагдаж байгаа юм нэ. Дотроо айгүй их шаналж байгаа харагдаж байна л та тэр байдлаасаа ингээд гараарай хэдий ингээд хэцүү байсан ч гэсэндээ өөрийгөө хайж болохгүй орхиж болохгүй шүү гэдгийг сахиуснууд нь хэлж дээ. Тэгээд ер нь бол таныг ингээд бясалгал энтрээ хийгэрээ өөр хоттой хүч чадлыг эргүүлж олж аваарэ. Та ингээд хэцүү ганцаараа байгаа
гэдгийг чинь сахиуснууд чинь ингээд харж байгаа, ойлгож байгаа гэдгийг бас айгүй хэлхийг хүсэж байна. Таныг харж хамгаалж байгаа гэдгийг ч гэсэн сахиуснууд нь танд хэлж байна. Тэгээд ер нь бол таныг айгүй ухаантай байгаарэ гэдгийг бас сануулж байна те. Ингээд хэдий хэцүү байгаа ч гэсэндээ тэр мэдрэмжэндээ ингээд битгий удаан байгаарэ. Арай хороостонт те таны бодож байгаа шүү тийм харанхуй биш ээ, муу биш ээ гэдгийг сахиуснууд нь хэлмээр байгаа харагч байна. За тэгээ 2 дугаар бүлгийг сонссон хүмүүсийн маань уншлага таарсан байх, таалагдсан байх гэж найдаж байна. Тэгэхэд хувийн уншлага авахыг хүсэх юм бол манай инстаграмаар холбогдорой. Таалагдсан бол лайк, subscribe дараарай. Баярлалаа. Баяртай. За 3 дугаар бүлгийг сонгосон хүмүүс маань уншлагатаа тутамаар бол та тэр хүнийг юу гэж бодож мэдэрч тэр хүнийг яг яаж хардаг вэ гэж асуухад болохоор за ер нь бол та тэр хүнийг үнэхээр түшигтэй тий аав шиг түшигтэй хүн гэж байдаг шүү дээ. Яг тийм хүн тэгээ ийм муу гоё уушиг нүмер нүлхтэй бууртай сууртай намблаг тэгээ тийм хүн гэж хардаг юм шиг байна. Тийм хүн гэж хардаг байхаар чинь тэнгуүтлээ ингээл тэг юм л ингээл хүсэж ороод хэрүүлэр бол хийгээл нэг тийм жоош хэлцгансан тийм хүн биш. Үнэхээр бууртай сүртэй өөрийнхөө хэлийг гэсэн үгийг цөөн үгээр хэлцдэг олон толгой юм яриад шилчганаад байдаггүй тийм хүн гэж хардаг байгаа харагдаж байна. Ихэвчлэн ер нь бол эмгтэй хүмүүс үзээд таны бодож байгаа хүн ч юм бол эрэгтэй талгын байгаа гэж харагдаж байна. Тэгээд таны сонгосон үзэж болохоор Tower гэдэг юм үзэж байна. Ер нь бол таарын харилцаа ер нь бол нэг тийм айгу хурдан хугацаанд ингээд таарын босгосон бүх зүйл ингээд нураад унтсан юм шиг танд санагддаг гэх юм уу. Тэнгүүтлээ таны одоо ингээд бодож байгаа хүн танд юусэн ингээд мэдрэмжээ илэрхийлдэггүй. Бүр юм тийм дотгошоо дуугаа ингээд яг тантай харилцдаг л да ингээд нээлттэй ойлгох харилцдаг. Гэтэл та яг энэ хүний яг ингээд дотоод чин сэтгэл гүннийх нь тэр мэдрэмжтэй ерөөс ингээд холбогдож чаддгүй гэж та бодд юм байна. Энэ хүн яг яагаад ингээд яг чин сэтгэлийнхаа мэдрэмжийг надтай ингээд хуваалцдаг юм бол гэж боддог юм уу те. Тэгээд ер нь бол та хоёр холын зайны хүмүүс байгаа харагдаад байгаа байхгүй юу? Гэр бүл байж байгаас салсан ч юм уу эсвэл ингээд гэр бүл болцсон тэгээд тэрний дараа нэг нь ингээд гадагшаа яваад ч юм уу тийм холын зайны харилцаанд байгаа хүмүүс гэж харагдаад байна. Тэгээд ер нь бол аль аль тал нь нэлийн бие биенийг шархлуулсан тэрнээс болоод ингээд бүр үнэхээр burnout болоод ингээд тий ажил хичээлдээ тий ингээд босч чадахгүй тийм хэмжээнд хүртэл ингээд бие биенийхээ сэтгэл зүй гэмтээс нь бие биенээсээ шарх авсан харилцаа байгаа гэж харагдлаа. За энэ хэсгийг танд харж ах юм бол та үргэлжлүүлээд уншлагаа сонсоорой. За 3 дугаар бүлгийг сонссон хүмүүсийн маань бодож байгаа тэр хүн таныг яг юу гэж бодож байна вэ гэхлээр ер нь бол бодол мэдрэмжээс нь хараад та хоёр айгүй их бие биенийг толдолт үүсэж байна. Тэгэхээр та ер нь л ихэр төлөвд байх магадлал өндөртэй гэж харагдаж байна. За тэр хүн ч гэсэн ер нь бол таныг ингээд өөрийнхөө мэдрэмжийг хангалттай ингээд надад нийтгүү тий би ч гэсэн ингээд тэр хүний сэтгэлийн гүнд нь яг юу байдгийг ч гэсэн мэдхийг хүсдэг гэж тэгж боддог байгаа харагдаж байна. Тэгээд таны ингээд хоолойнд амар дуртай та ингээд гоё дуулж өгч мөгдөг ч юм уу тий эсвэл та өөр дууч хүн байж болно. Тэр нь ч айгүй хайртай гэж харагдаад байна л да. Ялангуяа таны ингээд хоолойнд амар дуртай таны хоолойг сонсохоор ингээд амар гоё тайвширдаг. Тэгээд таны болохоор ер нь айгүй үнэнч хүн гэж хардаг. Яг үнэнч хүн гэж хардаг. Тэгээд бууртай сууртай хэлсэн бол хэлсэндээ ингээд бат байдаг. Унаад үнэнч байна гэсэн бол үнэнч байдаг. Тийм шулуун шудраг хатуу хүн гэж бол таныг хардаг гэж харагдаж байна. Тэгээд таныг харахтаа ер нь бол битээр ер нь бол мөнгө санхүүгийн хувьд битээрийн ажил карьерийн хувьд хийдэг ажлын хувьд ингээд битээр ер нь бол битээрийн амьдрал нийлэхэд жоохон тохиромжгүй гэж энэ хүн бас хардаг байгаа тал харагдаж байна. За тэгээд та хэрвээ хүүхдтэй хүмүүс байх юм бол энэ хүн бол хүүхдтэй үнэхээр их хайртай. Хүүхдтэйсэндээ бүр баярлдаг ингээд хүүхдээ хараад бүр дотор нь бүр ингээд үнэхээр нар гих шиг болдог. Тэнгүүтлээ хэрвээ та хоёр хүүхдгүй байх юм бол тий таны хүүхд чих хөрхөн зан дуртай. Таныг яг л нэг л тий жоохон хүч хэрэглүүлэх дуртай. Таныг харахаар ингээд сэтгэлд нь нар гих шиг болдог. Дотор нь онгоох шиг болдог. Энэ хүн таныг бол тэгж боддог байгаа харагч байна. Гэхдээ энэ бол та хоёрын ингээд харилцаа бол үнэхээр ингээд тийм айгүй хурдан хугацаанд бүр ингээд хамтдаа бүтээж босгосон харилцаа чинь нураад унтсан байгаа гэж харагдаж байна л да. Энэ харилцаа ингэж нурж унахад хоёулаа ер нь бол хоёулангаас шалтгаалсан битэрийн хийгнээс болоод энэ харилцаа
ийм байдал төрсөн гэж энэ хүн бол боддог байгаар өгч байна. За тэгээд хоёр харилцаанд ялж харахгүй гадаад улс орон холын харилцаа айгүйх нөлөөтэй байна. За тэгээд сүүлдээ одоо энэ хүн бүр ингээд ирээдүгөө хараад урьдчилан ихээр урьдчилж чадахгүй аршаага өнгөрсөндөө үлдээд хорогдоод сонголт хийж чадахгүй одоо тэгээ бүр бодгооч бэлдсэн. Ер нь бол нөгөө мэдрэмжээ ингээд дараа дахаар хүн дүүж орчдөг штеп. Юу ч бодохдохгүй мэдрэхдэггүй яг тийм болцсон байгаад байгаа харагдаж байна. Таны ч гэсэн ер нь бол за энэ хүн ч гэсэн ер нь бол ийм л байгаа бах та гэж бодож байгаа харагдаж байна. За энэ хүн харилцаагаа яг юу гэж бодож байна вэ гэхээр энэ хүнд ингээд бас юм хоёр талтай заяа. Нэг болохоор ингээд харилцаа амар гой санагдаад байдаг. Ингээд те бид тээр ингээд үнэхээр уулзах хэрэгтэй хүн байсан учраас сайн сайхан байдлаар сайн үйл хөөрээр ингээд уулзсан харилцаа гэж боддог. Нөгөө талаараа энэ хүн болохоор ингээд харилцаагаа ингээд амар токсик баг ямар үйл хөөрээр энэ хүнтэй уулзчихваа гэж боддог ч юм уу те. Тэнгүүтлээ гоё ингээд сайхан талаараа бодохоор энэ харилцаа ингээд урьдчилуулмаар ч юм шиг санагдаад. За нөгөө муухай талаа бодоод өөрийгөө шархсныгаа бодохоор ингээд энэ харилцааг ингээд болмоор санагдаад энэ байдлаас ерөөс ингээд сонголт хийж чадахгүй яхаа мэдхгүй. Гэхдээ ерөнхийдөө бол өнгөрсөн лугаа айгүй их эргэж хараад би ер нь бол энэ харилцааг тэнцвэртэй байлгах гэж тий үнхээр хичээсэн. Тарын хин нэг нь ингээд би бинээсээ санхүүгийн хувьд хараад байсан байж магадгүй. Тэгээд ер нь бол за би энэ харилцаанд санхүүгийн байдлыг ч гэсэн сэтгэл зүйн байдлаа ч гэсэн ер нь амьдралаа би тэнцвэртэй сайхан авч явах гэж зөндөө хичээсэн. Бидэрт ингээд зөндөө сайхан амьдрах боломж байсан. Гэхдээ ер нь бол энэ харилцаа яагаад ч юм болохгүйсэн гэдэг юм орж ирээд байна. За энэ хүн харилцаа болохоор ингэж орж байна. За одоо сахиуснууд нь танд яг ямар зөвлөгөө өгч ийн вэ гэдгийг нь харъя. За lovers за сахиуснууд нь танд яг ямар зөвлөгөө өгч ийн вэ гэхээр тэр хүнд ингээд одоо яг та ингээд ингэжиж магадгүй л дээ тэр хүн зарцуулсан цаг хугацаа тэр хүн зарцуулсан сэтгэлээ бодоод ер нь бол айгүй харамсаад байгаа байж магадгүй. Гэхдээ тэр хүнийг яг ингээд те үнэхээр битээр бие биендээ хайртай байсан үнэн тэрийг ингээд хүлээн зөвшөөрөх хэрэгтэй те. Яг ингээд та тэр хүнтэй байхдаа ямар аз жаргалтай байдаг гэсэн тэр үедээ ямар их хайрыг мэдэрдэг байсан. Одоо эргүүлээ тэр хайрыг өөртөө өгөх хэрэгтэй байна. Гэвч сахиуснууд нь хэлж чинь тэгээ таныг ажил карьер өөрийнхөө санхүүгийн шинэ орлогыг үүсвэр дээрээ ер нь бол анхаараарай гэж сахиуснууд нь хэлж чинь тэгээд таныг өөрийнхөө тэр тэгээд дуулах туртайгаа бүжиглэх туртайгаа тэгээд тайзан дээр гарч дуулах туртай караоке ч байсан орж дуулах туртай энэний тэрийг ер нь бол урлагийн мэдрэмжээ дотор байгаа мэдрэмжээ хангалттай илэрхийлээрэй гэж сахиуснууд нь хэлж чинь тэгээд таныг дотоод хүч чадлаа өөрийн тий галзуу тий ингээд ийм уцтай тий ийм цог чавхаатай ийм зан чанараас сахиуснууд нь ингээд эргүүлж олж аваарай. Энэ зан чанар чиний дотор ингээд үргэлж байсаар байгаа шүү гэдгийг нь сахиуснууд нь ингээд айгүй хэлж гин. Тэгээд ингээд сахиуснуудаа бурхтайгаа ингээд холбоотой байгаарэ гэдгийг бол бас хэлмээр харагдаж байна. Тэгээд таны хэцэрхий ингээд өөр дээр ингээд илүү л ачаа бусны ачааг ингээд тээж авч яваад байна. Ингээд өөрийнхөө хийх ёсгүй юмыг ингээд хийгээ те бусдын өмнөр орж ингээд юм хийдэг ч юм уу. Өөр дээр айгүй илүү ачаа, илүү бодол, илүү дарамтыг ингээд өөр дээрээ өөрөөд байна. Энийг ингээд тавьж явуулаа гэдгийг сахиуснууд нь хэлж байна. За тэгээд ингээд өөр тийшээ нүүе гэж бодож байсан бол бас сахиуснууд нь нүүгээрээ тэр нүүх чинь нийш тийшээ явах чинь чамд ингээд зүс нэгж байгаа бол чи мэдрэмжээ дагаад тийшээ яваарай нүүгээрээ гэдэг зөвлөгөөг сахиуснууд нь хэлж байна. За тэгээд 3 дугаар бүлгийнхаа маань уншлах нь дуслаа. Тэгээд уншлах нь таарсан байх, таалагдсан байх гэж найдаж байна. Лайк болон subscribe дараарай. Тэгээд хувийн уншлах авах гэсэн бол манай инстаграмаар холбогдорой. Баярлалаа. Баяртай.